Дэлхий дээр хэдэн үндэстнүүд өмнөд хойд баруун зүүн гэж хуваагдсан байдаг бай. Бидний мэдэх хамгийн алдартай жишээ нь дэлхийн 2 дугаар дайны дараах баруун Герман, зүүн Герман. Хүйтэн дайны үеийн умард Вьетнам, өмнөд Вьетнам. Мөн одоо хүртэл дэлхийн нийтийн анхаарлын гол сэдэв болдог цөмийн зэвсэг, цэргийн хүчээр айлгадаг хойд Солонгос. К-pop эдийн засгийн хүчрэг байдлаар ялгардаг өмнөд Солонгос улсууд болно. Эдгээр улс орнууд нь түүхэн цаг үеийн нөхцөл байдал, үзэл суртал, эдийн засаг, улс төрийн гээд маш олон хүчин зүйлсээс шалтгаалan хоёр тусдаа улс болон хуваагдсан байдаг байна. Тэгвэл монголчууд бид өөрсдийгөө Могоо 3 тасарвч гөрвлийн дайтай, Монгол 3 хуваагдагч гүрний дайтай хэмээн хий төрөгдүүлсээр өнөг хүрчээ. Хойд зүгт Бурятийн бүгд найрамд хус, өмнөд зүгт Өвөр Монголын өртөө засах орон, Монголын тал нутгаар төвлөн Монгол улс, Каспийн нэгсийн баруун хойд ирэгт Халимгийн бүгд найрамд хус зэрэг монгол хэлээр ярилцдаг монголчуудын улсууд дэлхийд оршиж байна. Эдгээр улсуудаас өдгөө бүрэн тусгаар тогтносон ганц л улс оршиж байгаа нь Монгол улс юм. Дэлхийд даяар тархан суурьсан нийт монголчуудынхаа төлөөлөл болж Монгол гэдэг нэрийг тусгаар улсын хэмжээнд гагц эзэмшиж буй улс бол бид. Тэгэхдээ бид Монголын эзэнт гүрний уналтын дараагаас эзэлсэн болон өөрийн унган газар нутгуудаа ээлж дараагаар харийн улс орнуудад алдаж баг багаар хэмлүүлж байжээ. Харамсалтай нь эдгээр бүх монголчууд хэрхэн нэг бүрчлэн харийн эрхэнд орсныг ярихад нэг дугаар хангалтгүй. Өнөөдрийн дугаартаа зөвхөн яагаад өвөр монголчууд Монгол улсын нэг хэсэг биш вэ сэдвийн хүрээнд та бүхэндээ хүргэх болно. Хэдийнээс өвөр монгол гэх нэр гарвалтай бай. Өвөр монгол гэсэн нэр томьёо нь чухам хэдийд бий болсон тухай тодорхой мэдээгүй. Сурвалж бичгийн мэдээнээс үзвэл энэ нэр томьёо нь нийт монголчууд 3 үндсэн хэсэгт хуваагдсан үе буюу 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны ихэнх үед холбогдох бололтой байдаг. Өмнө нь нэрлдэг байсан бага хаадын үе, улс төрийн бутарлын үе бол энэ цаг үе. Эдгээр 3 хуваагдал нь монголчуудын өргөн уудам нутагт нутагладаг. Хааны эрх хүч, эрс суларсан, ноёд бие даасан бодлого явуулах сонирхолтой зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалсан нь ойлгомжтой. Ямар ч тач монголчууд их говийн өвөр тад нутаглагчдаа өвөрлөгчд буюу өвөр монгол гэж нэрлэдэг байжээ. Хожим зүүн хот Азад манжууд хүчрхэгжиж чин улсын төрийг байгуулсны дараа монголчууд уван цуван манжчин улсад дагаар орж мөн эзлэгдсэн байна. 1634 онд Монголын сүүжин их хаан Лэгдэн хутагт нас орсны дараа 1636 онд Өвөр Монголын ноёд хуралдаж Манжин хааныг Монголын хаанаар өргөмжилжээ. Ингэснээр Өвөр Монголын 16 аймаг 49 шуу бүхэлдээ Манжчин улсын хааны харьяанд орсон байна. Манжин иргэшээлд орсны дараах үеийн албан баримт бичигт Өвөр Монгол гэдэг нэр томьёо үзэгдэхгүй байгаагаас харахад дээрх нэр томьёог энгийн ярианд хэрэглэдэг байсан бололтой байна. Харин үүнтэй төстэй ар 57 хошуу, өвөр 49 хошуу гэдэг нэр томьёо байжээ. Манч нар өвөр 49 хошууг дотоод засаг гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг байснаа 19-р зууны эхнээс дотоод засгийг дотоод Монгол гэдэг нэр томьёогоор илэрхийлэх болжээ. Энэ үеэс эхлэн энэхүү дотоод Монгол хэмээгч нь монголчуудын өөр зураг хэрэгэлдэг Өвөр Монгол гэдэг ойлголттой агуулгын хувьд бараг нийцэх болсон юм. Тиймээс Өвөр Монгол буюу дотоод Монгол, Ар Монгол буюу гадаад Монгол хэмээн ямарваа нэгэн ялгарлалгүйгээр хэрэглэх болсон бололтой. Манжин иргэшээлийн үеийн энэхүү нөхцөл байдалд Өвөр монголчууд нь Манччин улсын шууд нөлөөнд Манч хятадуудын худалдаа соёл, улс төрийн нөлөөнд байсан хэдий ч Ар монголчуудынхаа нэгэн адилаар хуучны хүчирхэг их Монгол улсыг байгуулахаар тасралтгүй тэмцэл өрнүүлж байсан юм. Харамсалтай нь тэдгээр оролдлого бүрийг Чин улсын төрөөс цаг тухайд нь нухчиндарч байлаа. Чин гүрний зүгээс Манж Монголын газар нутаг дээр хан үндэстэн хятадууд суурьшихыг албан ёсоор хориглосон хэдий ч 18 дугаар зуун гэхэд Чин улс өсөглөн, үер, гангачигт нэрвэгдсэн хойд хятадаас дөрвөстийг Манжуур, Өвөр Монгол суурьшуулахаар төлөвлөсөн хожим 10 Өвөр Монгол нийтгэхэд хамгийн хор хөнөөлтөй бодлого болсон байна. Үүний үр дүнд хан үндэстэн хятадууд 1780-аад он гэхэд Манжуурт 500 мянганга, Өвөр Монголд хэдэн 10 мянганга газар тариалан эрхэлж байжээ. Ер нь зөвхөн Өвөр Монголд гэлтгүй Манч нар өөртөө үндэстний хувьд хятадуудад уусан шингэх асар том аюулыг дуудсан нь энэ байлаа. Харин Манч нартай харьцуулахад Өвөр Монголын уудам, баялаг газар нутагт ердөө хэдэн 10 мянганга гэдэг бол Өвөр Монголын ноёд хятадуудад газраа хэмжээ хязгаартай эзэмшүүлж байсны нэг том баримт юм. 19-р зууны үед Манч нар улам бүр дээрэнгүй бодлого баримтлах болж хойд зүгт Оросын аюул занал хилэлд өртөж байсан тул тэд хан үндэстний тариачдыг Монгол Манжуур суурьшуулахыг уриалж эхэлсэн байна. Энэ бодлогыг дараагийн засгийн газрууд баримталж ирсэн. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хурцсах үүднээс төмөр замыг барьж эхэлсэн хань үндэстэн суурьшсан болон суурьших бүсүүдэд онцгой ач холбогдолтой болсон. Газар нутгийг нэг бол Монголын ноёд зарж, эсвэл хан үндэстний тариачдад түрээсэлж, эсвэл зүгээр л Өвөр монголчуудаас булаан авч хан үндэстний тариачдад өгсөн байна.
Цаг хугацаа өнгөрсөөр 20 дугаар зууны эхэнд Манччин улсын төр ганхаж нөхцөл байдал ихээхэн төвөгтэй болсны дээр Манччин улсын зүгээс монголчуудад хандаж явуулж байсан бодлого огцом өөрчлөгдөж ирсэнтэй холбогдуулан монголчууд эрхчлөө тусгаар тогтнолынхаа төлөө газар сайгүй тэмцэж эхэлсэн байна. Тухайлбал 1911 онд Ар Монголоор төвлөрсөн олноор өгдсөн Богд хаант ус байгуулагдахад Өр Монголын 49 шөнийн 36 нь шууд Богд хаант дагаар орох хүсэлтэд илэрхийлсэн байдаг. Эртнээс төрт улсын ариун их уламжлалтай, эрх чөлөөний асар их мэдрэмжтэй Монгол ард түмэнд 20 дугаар зууны эхэнд тууруу тусгаар ус болох хувь заяа оногдоход хэн нь хэнийгээ удирдан чиглүүлэх хаан төрт улсын төв төвлөрөх нь огтгонж хамаагүй байв. Эзэн богд Чингис хааны байгуулсан төр одоо дахин мандах болно. Үр хоочин болсон бид ив санаагаа нэгтгэж нэгэн хүчрхэг үндэстэн дахин өндийх болно. Хэмээн тунгаглаж байсан ч 1915 оны Хяактын гэрээгээр Монголын тусгаар тогтнол дахин устж шинээр байгуулагдсан Дундад эргэн улсын дор Ар Монгол нь автономит, Өвөр Монгол нь муж болж хувирсан юм. Ар Өвөр Монгол нэгдэх хүсэл аль алинд нь байсныг 1913 оны 5 замын байлдаанаас бид харж болно. Энэ цаг үеэс ихтэн шинээр байгуулагдсан Бүгд найрамдах Хятад улс 5 үндэстний шинэ улсыг байгуулах үзэл санаагаа тунхаглаж байлаа. Хан, Манж, Монгол, Төвд, Уйгур. Ийхүү Өвөр Монголыг өөрийн харьяанд шууд захирах болсон Бүгд найрамдах Хятад улс Өвөр Монголыг муж болгон өөрчлөн зохион байгуулж засаг захиргааны асар том шинжилэл хийсэн юм. Энэ цаг мөчөөс эхлэн Монгол болон Өвөр Монголын нэгдэх хувь заяа баг багаар холдох болжээ. Дэлхийн 2 дугаар дан Японы Бүгд найрамдах Хятад улсад төрөмгийлэх цаг үед буюу 1937 оны 12 дугаар сарын 8-нд Дэмжиг норон Дэван Хятадаас тусгаар тогтнолоо зарлаж Манж гоо Япон улсуудтай гэрээ байгуулан Өвөр Монголын Минжан улсыг байгуулсан байна. Тэгэхдээ Бүгд найрамдах Монгол ард улстай байнгын холбоотой байж байдал хэрхэн өрнөхийг хоёр тал хоёул анхааралтай ажиж байсан нь гарцаагүй. Дэлхийн 2 дугаар дайны дараа богинохон хугацаанд боловч Өвөр Монголын Бүгд найрамдах улс оршин тогтнож байгаад Хятадд коммунист Бүгд найрамдах Хятад улс байгуулахад зэрэгцсэн татан бүгдэж 1947 оноос Өвөр Монголын автономит мужийг байгуулсан юм. Энэ цаг үед дэлхийн 2 дугаар дайнд ялагч гүрнүүдийн талд байж зөвлөлт холбоот улсыг тасралтгүй дэмжиж ирсэн Бүгд найрамдах Монгол ард улсын зүгээс Өвөр Монголтой нэгдэх саналаа удаа дараа илэрхийлж хорлоогийн чой болсон маршал өөрийн биеэр асар ихээр хүчин чармаалт гаргасан хэдий ч их гүрнүүдийн хоорондын тохироо бидэнд нэгдэх боломжийг олгосонгүй. Хятадын харьяанд Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсанаар Өвөр Монгол хэмээх ойлголтод өөрчлөлт орж урдын дотоод засаг 49 шөнийн 43 шүүн дээр Алшаа эзний голын монголчуудаас гадна Цахар хөх хотын төмөд бараг зэргийг шинээр багтаах болжээ. Хятадын коммунист нам Өвөр Монголын өөртөө засах мужид баг багаар нийт монголчууд амьдардаг газар нутгуудыг нэтгэснээр одоогийн баруунаас зүүн тийш хэлбэртэй сонсон хэлбэр дүүстэй болчихжээ. Дараа нь Хятадд болсон соёлын хувьцгалын үеэр Өвөр Монгол дахь коммунист удирдагч улаан хүүг зайлуулж Өвөр Монголын газар нутагт геноцид үйлдэх болсон нь Өвөр монголчуудын хувьд хамгийн гашуун түүх хэвээр байсаар байна. 2000-аад оны хүртэл Өвөр Монголын өөртөө засах орн нь Хятадын эдийн засгийн хөгжил суул бүс нутаг байсан бол байгалийн асар их баялаг, нүүрс, зис, алтны ариун их нөөц нь нөхцөл байдлыг өөрчилж сүүлийн жилүүдэд ахан дүүсийн амьдрал сайжрах болжээ. Харамсалтай нь баялагын жигд бус хуваарлалт нь үндэстэн ястны хорцтмол байдлыг улам гаруулж олон уугуул монголчууд их орондоо улам гадуурхагдж байгаагаа мэдэрч 2011, 2013 онд бослого тэмцэл гаргахад хүргэсэн байна. Хамгийн аюултай нэг зүйл нь 2020 оны 8 сарын 31-нд Хятадын засгийн газар монгол хэл дээр заах сургалтыг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөний улмаас Өвөр Монголд монгол үндэстний олон нийтийн томоохон эсэргүүцлийн жагсаал гарах болжээ. Ийхүү өнөөдрийн бэлтгэсэн дугаар маань өндөрлөж байна. Арч бай, өвөрч бай бидэнд салан холдох гэхээсээ илүү нэгдэн нийлэх хүсэл илүүтэй байдаг юм шүү. Харийн нутагт буй ахан дүүсээ өмгөөлөх хүчтэй болцгоё. Нэртэй байцгаая. Сайн явбал нь сүүр гэж, сар явбал нь өөдөн татах өнгөтэй амьдарцгаая. Тэд бол Хятад биш, тэд бол бид. Удахгүй уулзцгаая.